За та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За өрн дулаан цаг болсон байна. Байшин барьдаг хүмүүсийн маань сезон эхэлж байна. За IT тухтай амны орон сууцтай болохыг хүсэж байгаа хүмүүс маань судалгаагаа хийж явах шиг байна. Би энэ дээр энэ улаастай гүүрний хажууд ингээ явж байгаад их гоё юм модон байшин харсан. Тэгээ энэ их гоё юм байшин байна да. Ямар усуд хийдэг юм бол бас энэ барьж байгаа хүмүүстэй нуулзъя. Ямар компани хийдэг юм бол гээд наашаа ороод ирлээ. Энэ хүмүүс нь энэ цайнд ороод амарж ах шиг байна. Энэ байшинтай би сая нилээ явж танилцлаа. Их гоё юм байна. Оросын албаны улсаас чанартай, хатаалах сайтай ийм сайн чанарын модыг оруулж ирээд тэгээ энэ одоо их дулаан алдагдал маш багатай тийм ээ. 5 ийм 2 банзыг одоо голд нь 15 санжийн зай үлдээгээд ингээд угсарч байгаа байхгүй энэ байшингаа. Яг дунд нь сайхан дулаалгынхаа материалыг хийгээд ингээд энэ ерөөсөө маш гоё одоо мод үнэртсэн эко. Ер нь хүн амьдрах байшингаа бол заавал нэг тоосго, цемент одоо юу гэдгийг блок энтергээ хэрэгжилж яхаар тийм ээ. Яг энэ байгалийн натур модон дунд амьдрна гэдэг бол өөрөө одоо тухайн хүний эрүүл мэндэд тустай. Олон жил сайхан урт удаан наслахад нь бас их нөлөөлдөг юм болов уу гэж би боддгийн. Тэгээд би одоо Төв аймгийн 100 мод сумдаа одоо очиод бас 2 жил амьдарч байна. Бас үндсэн сайхан хаус байшингаа ер нь одоо барья гэсэн тийм бодолтой байгаа. Тэгээ энэ компаниг би их олзуурхаад байгаа. Монголд бас ийм гоё технологи оруулж ирээд монголчуудаа бас энэ эко ийм амны орон сууцыг санал болгож байгаа гэж энэ хүмүүс ярьж байна. Тэгээ би сая офисыг хаягийг авсан. Тэгээ офис дээр нь очиод бас энэ компани маань ямар одоо материалуудаар байшин барьдгийг бас та бүхэндээ сонирхуулъя гэж бодож чинь нөгөө наамал дүнз тэгээд ийм бүтэн дүнзэнд орох гэх мэтлэн гэл төрөл бүрээр нь л одоо бас байшин барих гэж байгаа хүний захиалгын дагуу Оросын албаны улсаас сайн чанарын материалыг оруулж ирж барьдаг гэж байна. За ингээ бүгдээрээ тэр компанид очиулъя. 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2 2 1 2
Дуурай. 1 2 За та бүхэнд өдрийн минь төргий. За түрүүн би та бүхэнд хэлчихсэн тийм ээ. За өрн цугаа дулаан цаг болсон байна. Тэгээд одоо ер нь барилгын сезон эхэлсэн байна. Энд тэнд их гой байшингууд харагдаж байна. Би тэгээд тэр улаастын гөр өнгөрөөд нэг гоё тийм модон байшин хараад их шохорхоод тэгээд тэнд ажиллаж байгаа хүмүүстэй уулзсан чинь одоо манай Browns Load гэдэг компани байдгаа гэдэг танай офисыг зааж өгсөн. Тэр утгаараа бас танай офисээр хүрээд ирлээ. Гурлаа бас тий танай компани хэдэн онд байгуулагдав яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ талаас эндээс яриаг эхэлдэг ба. За манай хоёр ч хоёул ер нь нэлээ хөөрхөн хичээлдэг юм. Тийм биш тий. Тамирч нүг үү? Гүү. За хобби. За хобби. Хөөрхөн биш тийм аа. Бала. Тийм. Би бас гайгүй л уус. Тийм ээ. Би бас амжихгүй маа. Ажлаа хийдэн. Тий зохицуулах. Манай компани одоо 13 онд байгуулагдчихсэн. Анх их барилгын компани ш. Тэгээд яг 22 оноос ахуулаад одоо яг амны орон сууц руу ороод хаус барьдаг болоод эхэлсэн байна. Одоогоор 4 жил үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд ихэвчлэн Оросоос ер нь хойноос материалд оруулж ирдэг. Ер нь Оросын 3-4 том модны компанитай манай төлөөлөгч нь болоод За хаанаас? ер нь Якутскаас модууд байна. Ер нь яг Оросын шүүгээс авахгүй болно. Гэтэ бас энэ нөгөө цаг уурынхаа нөхцөл байдал ажиллагаад моднуудын чанар янз бүр гэдэг юм шиг байна. Одоо чинь Сибирих одоо ямар цаг агаартай вэ? Тэнд тэгэнгүүтээ тийм харш уур амьсгалтай бол одоо тэнд бас ямар мод урах вэ? Ерөнхийдөө чанар. Яг нь хойноос ирдэг моднууд яагаад илүү хүмүүс сонгоод идэлээ давгүй байдаг вэ гэхэлэр юу юм л та. Тэр илүү хүүтэн бас салхитай. Тэгэхээр модны илүү нягт ургадаг, модны чанар илүү сайн л инт монголчлох юм уу төлтэй. Тэгээ би бас яагаад энэ модон байшинг одоо төлөхөө сонирхоод байна вэ гэхээр яг хуу зах зээл дээр бол одоо юу гэдгийг уламжлалт тоосоор ингээл байшингууд дээрүүд барьдаг гэсэн тий. Дараа нь тэгэл блокч одоо сүүлдээ бүр жижиг том тэгэл лего блокч гэнэ ингээл мангар том блок орш барьдаг болж байгаа шиг байна. Тэгэл
Тэгээ яг сайн талууд болон сул талууд байдаг юм шиг тий. Яг модыг ягаад онцлоод гэх юм мод ч өөрөө нөгөө яг байгалийн нөгөө бүтээгдэхүүн гэдэг утгаараа хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй бараг эсэргээрээ нөгөө тэр амьсгалдаг гэдэг утгаараа хүн их олон хүмүүс тэгж ярьдэн штэ. Энэ модон байшинд амьдэрсэн хүмүүс нэг хэдээс хэдэн жилээр илүү амьдэрдэг энэ төргээл бас ярьж л байдгийн тий. Энэ талаас та нар модны ач холбогдлын талаар та хэд маань ер нь юу гэж ойлгодог? Юу гэж сонссон юм? Аюу сонссон байна. За мэдээж зэрэг мод бол ерөнхийдөө одоо бол манай компани бол ерөнхийдөө ихэнхдээ модороо дагнах гэж ерөнхийдөө үздэг. Хамгийн анх угаасаа ерөнхийдөө зүгээр мод тарьдаг гэсэн. Мод эхлээ зүгээр тарьдаг. Тэнгүүдээ дараа нь болохоор манайх гадна төвчлөлт рүү ороод тэгээ ингээд сүүлдээ ерөнхийдөө сүүлийн 4 жил ингээд барилга руу ингээд ерөнхийдөө ороо явж байгаа. Тэр ерөнхийдөө анханасаа модтой ерөнхийдөө айгүй ойр ингээд үйл ажиллагаа явуулдаг байсан. Мод бол одоо ингээд та сая хэллээ шүү дээ. Ерөнхийдөө өөрөө амьсгалдаг байгалийн бүтээгдэхүүн тэргээд тэгээ энэ дундаа болохоор эн чинь сайн мод муу мод энэ төргээ байгаа. Манайх бол яг хамгийн сайн нэг нь ерөнхийдөө яг орчин тэрийг бол айгүй ихтэй. Амьны орон сууц барихад хамгийн зохимжтой бат бөх чанартай модыг сонгож тийм модыг сонгож байна. Тэнгүүтээ ийм асуулт айгүй их ингээд орж ирдэг. Яг Монгол модоор идэх гэдэг юм уу те? Тийм. Манай Монголд болохоор яг тийм сайн мод нь ингээд ерөнхийдөө ургадгүй. Нэгт хоёр талаараа мод байж ягаад юм одоо үнтэй мод болохоор ерөөсөө тийм зарим хүмүүс одоо хэврэгч гэдэг юм уу, шатан хайж гэдэг юм уу, ингээд сул талуудыг ярих гэдэг шүү дээ. Сул талуудыг ярих гэдэг. Гэтэ мод бол одоо тансаг зэрэглэлийн зүйл шүү дээ. Тийм зүйл. Тэгээд ингээд байна л та. Яг би бол нөгөө яг мэрэгжлийн хүн биш болохоор яг ингээд энэ тийм их олон газраар явдаг, тэгээд судалдаг, бас сонсдог тийм хүмүүсээс мэдээллийг авдаг. Тэгээд яг энэ Оросоос орж ирж байгаа мод нэгдүгürt нөгөө маш тэр одоо Якут энэ ч асар хүйтэн газар шүү дээ. Тэнд одоо ургасан мод гэдэг бол өөрөө ямар бат бөх чанартай түүхийд байх вүлээ. Дээрэс нөгөө энэ Оросууд ч өөрсдөө нөгөө боловсруулалтын яг үйлдвэрлэлийн аргаар хийд юм шиг. Одоо тэр нөгөө ямар температур байдгийг те уурч байдаг юм уу юугаар чатаадгийн ингээл их янз бүрийн нөгөө юугаар шугамар дамжуулаад боловсруулаад их гаргаж ирд юм шиг. Тэгэхээр нөгөө мод мань бүрэн хатаалхтай мод учраас одоо ингээл уурахгүй, нугарахгүй те хагарахгүй ч гэдэг юм уу те ийм давуу талууд үүсдэг баг. Яг манад яг хөсгөлийн мод ч гэдэг юм уу одоо ийшээ дадал хинти хошоо одоо бат сүмбэрч гэдэг юм уу ингээл сумдууд модтой сумдууд байна л та. Тэгээд тэрийг авчраад ингээл хийхээр хагардаг ч гэдэг юм уу эсвэл ингээл мөрийгаал хатгаараа хэлбэр галбир нь өөр болдог ч гэдэг юм. Ингээд нэг шаардлага хангахгүй байна гэж бас зарим хүмүүс ярих юм. Тэгэхээр энэ Оросоос авчирж байгаагийн давуу тал бол мэдээж хэрэг эсвэл нөгөө жинхэнэ байшин барих зориулсан гоё түүх хийдэг шүү дээ. Жинхэнэ байшин барих зориулсан. За нилээ бас оршил нилээ сайхан ярьчлаа. За шууд үндсэн ажилд орё тэгвэл. За би бас одоо ингээд сумдаа сайхан амьдрийгээд контент хийгээд 12 3 жил явж байна. Ер нь хотод амьдрах жоохон сонирхолтой болсон. Яагаад тэгвэл та хүн мэдчихэж байгаа шүү дээ. Агаарын бохирдол ямар байна? Түгжирэл, стресс, бухимдал тий? Тэгэл хотод ч нэг байшин барьяач гэдэг юм уу газар байхгүй тий. Тэгээ нэг юм нийтийн том өндөр 10-20 хэдэн давхар юм цэм дотор амьдрэх нэгээр бас нэг жоохон их чөлөөгөө юм шиг тий. Гэтэл одоо сүүлийн үед хүмүүс бол ингээд эрүүл цэнгэг агаарыг хүсэмжилдэг болсон байна. Амар тайван амьдралыг хүсдэг болсон байна. Хотоос нэг жоохон гараад нэг 20 30 40 50 км ч юм уу тий. Гоё ингээ хаусаа бариад ингээ идэлэн газартай гоё тий. Жимс ногоогоо модоо тариад болж ивэл бүр усан баси хийгээд ингээ гоё амьдарч болно шүү дээ. Гэдэг шиг юм их одоо хүмүүс хүсэмжилдэг болсон байна. За мэдээж хэрэг хотоос сайдуу нэг 30 км-т нэг гоё газар байшин барья гэхээр хүмүүс маань тэгэл одоо лего блок ч гэдэг юм ингээл 9 жорын материалаар л ингээд барих гал байна л та. Мэргэжлийн хүмүүс ярьж бариулж гин. Зарим нэг нь өөрснөө тий янз бүрийн мэдээлэл интернет ухтагч гэдэг юм эсвэл одоо би чадангуудаар ч юм уу тий нөгөө багхан нөгөө хөсөлж аваад байшингаа барьдаг ч гэдэг юм уу. Тэгээ энэ маань өөрөө нөгөө зүгээр нэг юм
нэг далах худалдаад аваад идэх зүйл биш шүү дээ. Энд чинь нэг насан туршдаа амьдрын үр хөвгтдээ өвлүүлэн үлдээн ч гэдэг юм ингээд их ач холбогдолтой учраас нөгөө хэмнэх гэж байгаад бүр их одоо шатад охроод идэг нөгөө буруу хэрэгцсэн юм а засна гэж бөөн зардал гараад идэг. Тэгэхээр яг танах шиг одоо Browns луу тэгээд яг модны чиглэлээр маш их судалгаа хийсэн, өөрснөө тарьж ургуулдаг. Тэгээд одоо яг үндсэн түүхийд энэ Оросын холбооноос авчираад мэрэгчлийн хүмүүс нь барьж байгаа гэдэг утгаараа ерөөсөл нөгөө насан туршийн баталгаа гэдэг шиг гоё байшин одоо барьдаг гэж одоо би ойлгоод байгаа байхгүй юу. Одоо чинь одоо Facebook руу ингээд ороо үзэх юм бол за зөвхөн Facebook ч гэлтгүй ерөнхийдөө барьчлаа эсвэл одоо ингээд 1-2 жилийн дараа ингээд бүр зүгээр баг ингээд нуурч очихно баг ингээд холгүй. Моднууд нь ингээд бүр ялзраад бүр ингэсэн тэгсэн. Тэр явж байгаа тийм нэг групп байдیں۔ Миний харснаар баг 20,000 хүн байх шиг байсан. Тэнгүүтээ ингээд ерөөсөө нөгөө хаус хийгээд ингээд огорсон. Их байдаг. Маш их байдаг. Тэгээд би сая бүр хадуураад хэдүүлээ жоохон замбрааг ярьж байна. За яа тэгээд тий. Нэг замбраа дээрх гэж ер нь гоё энгийн юм дуртай. Би ч өөрөө их манай бас одоо пэйжийг дагдаг хүмүүс, нэвтрүүлгийг үздэг хүмүүс энэ төр зарим нь мэднэ. Би ч ер нь жоохон хамаагүй талтай шүү дээ. Ингээл заавал нэвтрүүлэг гэхээр л ингээл нэг бэлдсэн асуулт ингээд авах биш. Шууд л явдаг аахгүй. Тэр утгаараа жоохон өсөрч явах шиг байна. Би нэг юм хэлэх гээд байна л да. Би одоо ингээд хотоос ерөөхдөө 2 жил өмнө гарцсан. Тэгээ хотоос гараад нэг 50 км. За 50 арай өрөхгүй. Нэг 40 гаруй км эрүүл цэнгийг агаарт. Бас нэг жижиг идэлэн газартай болсон юм. Өмчлөөд авсан газар. Тэгээ тэр мэн болохоор давуу тал нь юу гэхээр засмал замтай төвийн одоо шугам цэвэр ус болон дулаан холбогдчихсан. Тэгээд одоо юу гэдгийг тийм газар ихгүй юу. Тэгээд тэнцэнэ юу одоо ингээл том байшин барайл ингээр чинь бас зардал их орно шүү дээ. Эхний ээлжинд би нэг төр жижигхэн тийм Nordic house гэдэг шүү дээ. Нэг юм гаднаа төмөртэй дотроо ингээ хорс реклцэн тийм ингээ зөөгөө тавьчихдаг. Ийм жижигхэн байшин төр аваачаад ингээд амьдарч байгаа. Тэгээд миний мөрөөдөл зорилго бол ер нь бол нэг сайхан тий. Би ч одоо 7 хүүхэдтэй байхгүй юу? 5 охин 2 банд. Тэгээ эхнэр ихэр чинь ингээ 9 амчаад тэр жижигхэн 20 м квадрат байшин бас л яг олон жил тэгж амьдрнуул хэцүү шүү дээ. Хүүхдүүд том болно тий. Тэгэхээр мэдээж бид манай одоо гэр бүлийн хэрэгцээнд бол нэг доорч нэг 100 м квадрат сайхан байшин ер нь барина гэсэн тийм би төлөвлөгөө мөрөөдөл байгаа. Зорилго. Тэр шутгаараа ингээл гадуур явж байгаа. За хаана ямар гоё байшин байна гээл. Тэгээ тэр их гоё таалагдсан байхгүй. Тэгээ би өөрөө жоохон модон байшин дуртай. Тэр утгаараа нөгөө эрүүл гэдэг утгаараа ийм гоё модон байшинтай болох юм бол гоё юм болов гэдээ бас танай компаниг судлаа, хамтарч ажиллая тий. Бас энэ мэдээлэл бас манай энэ контентийг үзэж байгаа хүмүүстээ бас хуваалцъя гэд ингээ явж байгаамаа. Одоо энэ танай энэ шоурум дээр бол төрөл бүрийн л одоо хэсэл байх шиг шүү дээ. Бөөрийнхээ дүн дорхож байх шиг байна. Тэгэл наамал дүнсч гэдэг юм ингээл төрөл бүрээр л байх шиг байна. Хичнээн нэр төрлийн байшин модон хэслүүдийг та хэд мэ санал болгож. За ер нь бол модноос хөвөл нэлээд өргөн сонголттой байгаа шүү. За яг энд одоогоор байхгүй байгаа ч гэсэн үйлдвэр дээр чинь үнэлээ сонголтыг тухайн хүн өөрөө сонирхож байвал баг бүх сонголт нь байгаа шүү. Энгийн дүнс, наамал дүнс, гуйлан. Мэдээж хэрэг Оросд бол нөгөө сайн чанарын мод байгаа учраас тэр чинь одоо гол бас экспорт тий. Гол одоо бас бизнес нэр байдаг бах. Маш олон гоё тийм хаус модон одоо байшин барьдаг тийм компаниуд байдаг бах. Үйлдвэрүүд нь байдаг бах. Тэгэхээр нөгөө танахыг зорж ирж байгаа модон эко одоо хаус байшинд амьдрахыг сонирхож байгаа хүмүүс мэн та ядтай уулзаал тий. Яг өөрсдийнхөө нөгөө үсэж байгаа хэслийг сонгох нь шүү дээ тий. Одоо юу гэдгийг за зуны байшин ч гэдэг юм эсвэл одоо дөрөв үлдэрэлч гэдэг юм эсвэл одоо сайхан том нэг тайр торох гэдэг шиг тий. За тайрд орох ч авчрын хайшин гэдэг бас хүсэх юм л авчиж болох юм байна тий. Тэгээ гоё ингээд зорцсон ингээд нэг манайхан бол нэг крандаш гэж яриад идэв шүү дээ. Дээр юмс гэдэг ийсэ. Токын гоё бөөрхий гойлон дүнз байж болох юм. За нөгөө гоё банзуудыг хатаалахтай гоё банзыг гоё наагаад ингээд 4-5-аар наацсан байдаг шүү дээ. Ингээд хэмжээд дамжин гоё наамал дүнзгээд бас технологи гэдэг юм. За тэгээд дагалдах хэрэгслүүд бол дагалдах материалууд бол зөндөл байгаа юм тий. Одоо дулаалгын материал гэхэд энэ бол би бол харж байгаагүй
Дулаалын материал байгаа. Энэний одоо давуу тал нь юу вэ? Нэгт надад чинь эрүүл эко материал ба. Яг 80% дахин болчихсон цаас одоо яг таасын харах юм бол дотор нь сонингийн цаас те. Яг дотор хөргсөн юм байгаа шиг тийм. Тэгээд гол нь элдв хими орч багтай эко дулаалга. Тэгэхээр гал дэмжихгүй. Тийм маш олон гал дэмжихгүй, флашавж өөрлөхгүй гол нь маш сайн чанартай дулаалга. Яг сайн үнэхээр яг дулаалга шүү дулаалга гэх юм уу. Одоо зарим материалч ингээл мэ дулаалал нэмэргүүч байдаг юм уу тий. Тийм асуудал байдаг. Яг энэ эрүүл юм да. Эко бүл. Тэгээд бүх гадаргууд тохиромжтой материалын голоор нь явсан болж юм. Дээврийн дулаалгаж орсон болж юм. Шалны дулаалгаж багтана. Тийм л. Одоо ингээл та нарыг сонгож ирж байгаа нөгөө байшин барилгаж байгаа хүмүүс маань мэдээж эхлээд танаа одоо нөгөө дизайнераар байшихад загварыг гаргах бах тийм төрөл бүрийг нөгөө хийслээ сонгох бах. Тэгэл метр квадрата сонгоод хэдэн өрөөч гэдгийг тийм тэнгуүтэй яг төвийн шугамтай тийм газар бол шууд саман одоо бохор цэврийн холбочих бах. Нөгөө бас дийлэх газар ч нөгөө төвийн шугам нөгөө байхгүй учраас одоо бохрын нэр системүүд ч гэдэг юм уу ингээл явдаг бах л тийм яг тийж байгаа. Манайх энэ бол өөрөө акулос евролос гэх бохрын системийн сонголттой тавьдгийн захиалагчаас хамаарат тэгээд зэрэг ер нь заавал бас түүний холбох шаардлагагүй давтал гэх юм уу. Тэгэл ер нь бол одоо яг суперб гэдэг байгаа шүү дээ. Одоо яг ингэ Монголд ингэ гоё шанд гоё амьдч болтгүй тий. Заавал төлсөн газар ингэ утаатай тий өндөр түвшрээд яг ингэж гоё. Тэгэл гэртээ ч гоё чанга дуу сонсох хэцүү тий. Чинь яг таны гэр бас биш үү. Шууд ингэ найзуудаа авчаал нэг төрсөн өдөр мөдрөгөл гэртээ нэг жоох ойролчор тий. Цагдаа дуудах юм тий. Маш эрхчлэн бас хэцүү тий. Тэгэл ер нь бол яг өөрийн гэдэг чинь яг өөрийн өөрхөн байшинда. Ер нь бол ингээд сүүлийн үед хандлагууд бол тэгж анзаарэгдэж байна. Ингээд манай найзууд ч гэдэг юм ингээл энэ тэнд явж байгаа хүмүүс яаж хотоос гарах вэ? Гоё хотоос нэг жоохон зайдуу гоё хаус барайл ингээл гоё амьдрах юмсан гэсэн хүмүүс ер нь дийлэх болчлоо. Яг үү энэ маань бидний хүүхдээ байхад бол хот ч бас хэрэг байлаа шүү дээ. Хүн амын төвлөрөл бага байлаа. Одоо ингээд нэг нийгэм солихсноос хойш одоо 35 6 жил ингээ өнгөрсөн байна. Тэгээд нэг 21 аймаг 330 сумаас чинь маш олон хүмүүс ингээл хот руу чигжээл хийдэг. Эсвэргээр нөгөө орон нутгийн маань жоох изүүрэл. Гэтэл тэр нэнчээ чинь айгүй гоё тийм хамгийн сайхан эрх чөлөө харагдаад байгаа байхгүй юу? Бас жоохон бизнес ухаантай, жоохон хөдөлмөрчин бол тэнд очиод гоё пэрэмж байд юм уу? Эсвэл одоо юу ч үгүй хүлэмжийн аж ахуйч гэдэг юм уу? Эсвэл гоё тэнд нэг үйлдвэрлэл хийгээд ч гэдэг юм уу? Ингээ боломжууд байгаа байхгүй юу? Яг тэгээ манай мундаг том дарган дээр бас тиймэрхүү хөгжлийн гоё хөтөлбөрийн төр төлөвлөдөг байлгүй тий. Эсвэл хоорондоо хэрэлдээ завгүй байдаг юм болоо тийм ээ. Хийдэг хоо. Тэгээд тийм ер нь тийш одоо тэгээд гол нь манай байшин давтал чинь юугаар давтлаа гэхэд дулааны алдагдaltaй өсчим хүчний хэмнэлттэй гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг яг бодох үед одоо Америк ч юм уу, Энтхэгт ч юм уу, Канада ч юм уу газар ингээл супербуд ингээл гэр оролцтой Монголоор супербуд ч одоо хашаа байшин тий. Тэгэл ингээл бүгдээр амар гоё гартнтэй утаа байхгүй тий. Яг тийм зүйл Монголд уг нь хамгийн их боломжтой хамгийн гоё. Яг заавал Монголд нэг гэр орол хашаа байшин нэг юм утаатай тий. Ийм жоо харанхуу жомсөлтэй байгаад идэв шүү дээ. Яг тэрийг л өгчлмөр. Яг нь ер нь яг тийм дээ. Одоо ч тэгээд нөгөө хүмүүс чинь чөлөөтэй ажил амьдралын шаардлагаар Азийн орнуудаар ч явж гин. За тэгэл Европ цаашлах юм бол одоо Америк ч гэдэг юм уу. Тэгэл хотуудаар нь яваал ингээл харах чинь тэгэл тэр чинь ялгаа салгаагийн амьдралын орчинд хүмүүс харж байгаа шүү дээ. Биднээс одоо Холливуудын янз бүрийн киноноос бас харчлаа байх. Тэгэл яг хотын төвнөөр ерөөхдөө л нэг ажил офисууд тий. Одоо юу гэдгийг үйлчлэгээний юунууд байж байгаа объектууд нь байж байгаа. Ажлаа дууслаа. Тэгэл нэг юу гэдэг 20 км ч гэдэг юм уу 50 60 100 км яг үсэх юм бол 200 км ч явж болно шүү дээ. Гол нь нөгөө замууд нэг гоё тавиад өгч байгаа. Замаа дагаал ингээ суурьшлын бүсүүд бий болоод дандаа гоё хаус хороолуудтай тий. Ингэж амьдэрч шүү дээ. Тэгээ монголчууд гэсэн бас
энэ чинь дээр дэлхийн нийтийн жишг шүү дээ. Бид нар одоо ямар саран дээр амьдарч байгаа, Марс дээр амьдарч байгаа биш. Ингэж бүжгэж амьдмааргүй шүү. Тэгэхээр өсөө дэлхий дээр амьдарч байгаа юм чи яг тэр чиг хандлага бол орно л тоо. Тэгэхээр танай компани бол алсын хараа зорилго бол гоё байна. Мэдээж хэрэг гоё ингээд нөгөө их чөлөө өсөмжилж байгаа залуучуудын мөрөөдлийг биелүүлдэг юм одоо компани гэдэг бол надад үнэхээр гоё таалагдчихээн. Тэгээд танай компаниг зорж маш олон залуучууд, за зөвхөн залуучууд гэлтгүй тийм ээ. Хил насны хүмүүс ирж одоо хандаж сайхан энэ хоёр гоё бие үржилсэн гоё залуугаас тийм ээ гоё зөвлөгөө аваад тэгээд яг өөрийнхөө нөгөө санхүүгийн боломжтой тааруулаад гоё хаусуудаа бариулах бүрэн боломжтой болоо гэж ойлгож байна. За өөр сонсох. Хоёр тэг хэдий заванд фитнес ерхийдээ ажил дуусаад оройдоо нэг бол ажил дуусаад оройдоо эсвэл ажиллаа ирэхээс өмнө өглөөгөр хийх хэцүү тий. Өглөөгөрөө яг нойр авахгүй хэцүү юм тий. Та хоёр чинь залуу хүмүүс ээ бас оройдоо бас нэг гарч орно. Тэгэхээр чинь тэгээ нойр авчихар өглөө их хэцүү баха. Ямарс ажиллаа дуусгаад оройдоо хийдэг байлгүй тий. Ямар яг их хэрэгтэй. Тий. Би яг ий ч бас нэг хамтлаг гээл энд бас тэ өдрийн цагаар заримдаа дуулах ажиллагаар заримдаа оройн цагаар ихвчлэн оройн цагаар дуулна л та. Тэгээд тэгээд өглөө бол ер нь би өглөөнийх биш юм билээ. Би нэг яалч өдрийн ажилтаа оройн ажилтаа байгаад өглөө нэг явсан ч ерөөсөө тэгээд нөгөө төхөөс дийлэхгүй тэгээд нэг л ингээд худлаа юм билээ. Тэгээд би бол яалч тэгээд нэг өдөр хийдэг эсвэл орой хийдэг. Орой тоглолт ажилтаа бол өдрий чинь өдөр ажилтал өдрөө ажлаа хамжуулчаад оройхондоо хийчихсэн тэгэл. Тэгээ яг би ямар яг тамирчид чиг биш шүү дээ. Бидний чинь нөгөө зүгээр л нөгөө дуртай хайр чөлөө цагаа одоо ингээ өнгөрүүлээс сурцсан. Тэгээл ингээл жоохон цаг завдал гаруугүй машины хойно нөгөө хувцанд билээ явж идэг. Явж байгаа л хаана ойрхон фитнесээ папапапак гэж орно шүү дээ. Зөвхөн нэг фитнест хийн гэж байхгүй. Зөвхөн амжихгүй тэгээд манай теко хамтлагч нөгөө чемп гэдэг шүү дээ. Чемп нөгөө угуул цэцэг гавьтын чемп дээр хийдэг гэрээтэй. Тэгээд хотын төвөөр явж чемп нэг дээр чинь тэгээд биш нөгөө төв аймагт байгаа юм чинь төгжрлөгийн юм чинь шууд нисгийн тойрог дээр чемп хоёр нэг тийм. Тэгэхээр тийш бол нэг ирж очих нэг 60 км юм даа. Тэгээд зарим хүмүүс гайхаад байдаг шүү дээ. Юу төмөр юу жимд явах гээд бүхэл бүтэн 60 км цуглаад тахтай. Тийм зарим хүмүүс ойлгохгүй. Яг мань битэн дуртай болохоор ингээл хичнээн холж гисэн нэг хотод жишээлбэл төвөөс хороолч юм ингээл фитнес явах чинь заримдаа 2-3 цаг түгжрээ заримдаа нөгөө фитнес хаах цаг нь болоод тэгээд фейлддэг тий. Тэгээд гişтэй гэсэн гоё фитнестэй тий. Тэгээд шантцоо ингээд үнэхээр гоё ногоон тий. Тэгэхээр ногоон байгууламжтай модтой цэцэгтэй гэлшандор бүр аим гоё ногоон тэгэл хаустайгаа хаус дотроо фитнестэй тий бүх юм байдаг. Яа тийм гоё байж болно шүү дээ. Яг зарим хүмүүс тэгдэг хөөх нэг орчин орчин ард байгаа. Эсвэл одоо нүд хийх гэж ч гэдэг юм уу. Осоочдаг гэж боддог. Бидний явж та. Яг чиний хэлдгэр бол нэг зарим хүмүүс нэг ажлынхаа онцлогоор ингээд гүйлтийн зам нэг янз бүрийн төхөөрөмжчин төрөл бүрэл байгаа шүү дээ. Гоё гэртээ ч юм уу ингээд бас тийм хаусныхаа нэг өрөөг те тогтчулсан тийм айлууд байт юм билээ. Би бас нэг энд явж байхад нэг гоё хаус би тэр Сүхбаатарын аймгийн төв дээр нэг айл татсан юм. Тэсэн чинь айгүй гоё. Ингээ их гоё хаус үүссэн байлээ. Тэнгүүтээ тэр хаус нь айгүй ол өрөөтэй. Тэгээ нэг өрөөнд ингээ фитнес төхөөрөж бүх юм байж дээ. Айгүй гоё юм бэл. Тийм. Одоо яг давуу тал нь яагаад юм бэ гэхээр нэгт өмнөх 10 жилийн өмнөх 20 жилийн өмнөх технологич ондоо шүү дээ. Одоо өмнө хаус бэрхэж ууддаг ч юм уу тийм материалууд нь ондоо хүмүүс бас тэр нэг юм тийм жоохон мэдлэг хамсч юм уу тийм ингээл өөрсдөө л барьцдаг. Яг Michelin компани гэсэн юм байхгүй. Одоо бол амар гоё сонголттой болсон шүү дээ. Компани сонгол шууд тэр дорн бариулаад дороо 2-3 сард шууд босоод юм. Тийм маш хурдан хялбар тэгээд гол нь мэрэгжлийн олон жилийн баталгаатай тий. Дараа нь зөндөө бол кейс байдаг шүү дээ. Манай зэлснээр ингээл яг бариулсны дараа суурай ч юм уу ингээд ер нь жоохон Michelin бус хийснээс болоод барьсны дараа нэг 5 жилийн дараа 6 жилийн дараа нураад авчдаг тий. Тэгээ маш харамсалтай чинь тэгээ 400-500 сая төгрөж маш их мөнгө шүү дээ. Тийм их мөнгөөр барьж тэгээд
дараа нь өмчдөг тийм. Тэгэхээр бас харамсалтай. Яг үнэ. Энд тэнд явж байгаад ингээд нөгөө суурнаас хинж байгаа байвч ингээд гажаа ороод ингээд байшин ингээд далийцсан зарим нь ингээд юу гэдгийг нөгөө цемент блок хийцэлтэй байшин мөрч ингээд цуурж мурцсан ч тийм байшингууд энэ төр харагдж илээ. Тэгэхээр нөгөө суурндаа хүмүүс суурч гэхдээ бас их мөнгө орд юм шиг байгаамаа. Тэгээд суураа яалчгүй чанартай хийхгүй бол тэгэл нөгөө суураа дутуу тавих юм бол тэгэл нөгөө дээр байгаа бүх зүйлээрээ л одоо хохирно шүү дээ тийм. Ер нь суурч гэлтгүү ер нь зүгээр бүх юм аа л яг л стандартын дагуу ерөөсөө хідэн үеэрээ ингээд дамжчихна. Ерөөсөө ямар ч тийм асуудал байхгүй тий. Тэгээд 5 6 жил тэгэл амьдрал наа чин мод зод нь ихнээсээ бүр заваарал харамсалтай байхгүй. Саяхан манад нэг ах хуурчсан. Юу л 3 хавс. 3 хавс. Бас бариулж байсан. Бариулж тэр 3 тэгэл 3 фейлсэн. Хэцүү шүү. Бас нэлээд том хохирол орсон шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр анханасаа л ер нь их зүү нөгөө байшин барихч хүмүүс маань их л зөвл тооцоолох хэрэгтэй юм байна. Санхүүгийн бүх юм зөв тооцоолоод дээрэс нь яг л нөгөө мэрэгжлийн хүмүүсээр л ер нь хийлгсэн дээр юм байна дөө. Тийм. Тэгжээс л одоо хохирол багтай тийм ээ. Эхний нэг ганц 2 болсноо бариулж шүү дээ. Эхний ганц 2 жил бол ямар ч асуудалгүй өстой гой бариулчихжээ. Тэгэл дараа нэг дахиад нэг хэдэн жилийн дараа тэгэл асуудлууд нэг нэгээр гарч ирээд байвал хэцүү шүү дээ. Тэр ч одоо тэгэл дахиад засах гэж үзэн дахиад засах гэж үзэж байгаа дахиад нэг юм болохгүй болчихно. Яг гадуур явж байгаа тэгдэм л та нөгөө зарим хүмүүс бол нөгөө модон хийцлэхээр нөгөө галд амархан шатдаг шиг тийм ингээл хорхоо шавж үүрлэн ч гэдэг юм ингээл нөгөө проблемууд ихээ ярьдаг юм л та. Тэгэхээр та яг мөн одоо энэ модон байшингийн талаар бол судлааг бол ерөнхийдөө сүүлийн үед нэвтэрсэн бүх одоо тэр бодог шунх технологи бүгдийг л одоо судалсан байгаа шүү дээ. Ер нь модон байшин арчлахад ер нь хэр хэцүү юм. Зарим хүмүүс ингээд төвөгтэй нэг хэдэн жил болоо дахиад гадна талын өнгөөс эргэн янз бүр дүрхнэ гээл нэг тийм яриад идэв шүү дээ. Тийм. Тэр бол яг нэг 10 жилийн өмнөх л одоо ойлголт юм. Тийм яг зарим модч одоо нэг хэдэн жилийн баталгаа гэдэг айгуу тийм реклам яваад идэв шүү дээ. 18 жил 20 жилийн баталгаа ч шиг сонсогч л байдаг. Тэрс сайн чанартай материалаар яг гадна талын одоо тэр модон хийцлээ бүрчих юм бол нэг тэг жил болго ингээд тахгүй юм шүү. Ер нь материал болны давуу онцлог талууд байгаа шүү. Модон материал ялангуяа яг мэдээж төрөлхөө заавал хийж явах хэрэгтэй. Мөнх юм гэж байхгүй шүү дээ. Ямар ч материалыг тэгэл ер нь бол гэхдээ 10 жилдээ 5 жилдээ нэг мэдээж модон материал юм шүү. Төрөлхөө юм л та. Яг нэг юу тэр ойлголт юуных дээр үед ч хүмүүстэй бараг нэг тоорон байшин шиг тэгэл шууд банзаа авчрал өөрөөсөө ингээд ухсаалж авчихсан. Тэр чинь тэгээ уусаа муутахгүй гэдээ яах вэ? Тийм ийм мод юм чинь. Чинь яг стандартын дагуу үйлдвэрлэгдээд ирж байгаа мод чинь ондоо. Яг байшин барих зөвхөн мод шүү дээ тийм. Захаас авж байгаа мод чинь бас нэг ондоо тийм. Одоо бүх салбарууд чинь ерөнхийдөө одоо энэ мод зод бол одоо яг ингээд өсөөл бас явж байгаа шүү дээ. Одоо AI төргээл тэд нар чинь ингээд одоо улам хөгжүүл сайжраалаа. Тийм сайжраалаа. Тэгэл 10 жилийн өмнө ямар байсан одоогийн ямар энэ хоёр чинь стандарт энэ технологийн шалгуур. Одоо бидний одоо хувьд гэх юм бол хүүхд тохт бол би ч яг хотод төрсөн л тийм. Тэгээд хүүхд тохт бол бид нэрс нөгөө зам болохоор л ийшээ хойшоо лагер руу явдаг гэсэн. Одоо ингээл шарга морьт шадуулан хандгаач гэдэг юм уу. Тэгээд наашгаа одоо гойроо юу ч байлаа та яргаат маргаат гээл тий. Манай шарга морьт гардаг гэсэн. Тэгээд тухай хүүхд тох чинь дандаа л модон байшин. Ерхийдөө нэг аж ахуй аргаар байгуулгараа ч юм уу тий. Ингээл одоо тэгэл тухайд олдож исэн мотороо л ингээл барьдаг гэсэн юм шиг ингээл. Тэгэл ингээ хүүхднасаа бодохоор тэр гоё ингээл лагерт гарахаар тэр модон байшингууд ингээл их л гоё тийм тэрсэн тий. Энд чинь өвлийн тэр хотод амьдрахаас өмнө лагер дээр одоо тэр цуслан гэж ирдэг гэсэн шүү дээ. Тэнд байхад их л гоё л тэр би хаа борлоо одоо юу гэдэг хагаар салхингүйгээл модон байшинд амьдрал баг эрүүлж байгаа юм шүү тий. Тэгдэг байсан шүү дээ. Тэгэхээр яаж ч тэр дурсамж ингээд толгоонд байдаг. Тэгэхээр тэр энэ утгаараа
ер нь модон байшинд л ингээл жилийн зөвхөн 100 гэлтгүүгээр тийм ээ жилийн 4 үйлдэл гоё ингээ амьдрал тэгээд тэр нэг тойрист там бодч өөрөө тансаг хэрэглээ гэж дэгж штэ гэдэг шиг ингээл нэг гоё мод үнэрчсэн тэгээд гоё модон тавилга мавилгатай тийм ингээд нэг гоё амьдрал бас их л цемтэн байшинд байснаас гоё санагдаад яг өглөө модон байшинд зэрэг цемтэн байшинд зэрэг хоёр мэдрэмж шалгам. Тийм. За өөр яг тэгэл юу байна? Баригдах бас хугацаа байна. Хүмүүс их бах тийм. Хүмүүс ингэхэд идэг. Хэр хугацаанд барьж гинэ гэхээр 90-100 хойш ч юм уу те. Яг ч удаан сонсогдолтой. Гэтэ ингээд та боддоо та 60 жил амьдрэх штэ. Таны хүүхдийн хүүхд амьдрах байшингаа та 2 сарын дотор бариулахыг хүсэв. Тийм. Яг ягаад тэрэн дээр яарал даа тийм. Чинь маш удаан амьдрах зүйл шүү дээ. Тэний бүх юм яг стандартын дагуу ямар нэгэн алдаа матдаггүй нэг сантиметрийн зөрүүгүй гэдэг шиг тийм. Чистэл хийх хэрэгтэй. Тийм болохоор мэдээж хугацаа орох үедээ орно. Гэтэ 92 бол дагуу шүү 60 жил амьдрах гэхэд. За гоё. Тэгээд бас энэ Browns-Lud компанийнхаа бас гоё менежер гоё битээ хоёр залуустай сайхан хууч өөрлөө настай хүмүүс ярьж байгаа шиг тийм. Гоё мэдээллийг бас хүргэлээ. Тэгээ та бүхэн маань бас өөрсдийнхөө ойлгоод за тэгээ бүр ямарсаа ойлгомжтой ярьсан ярихыг хичээлээ. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсэх юм бол одоо энэ контентын бас нэг мэдээлэл дээр байгаа утас ширмсээр холбогдоод энэ доор байна уу дээр тэгээ ингээд зээшин доош нэгэ хөдлөж үзэж байгаа. Тэгээ холбогдоор энэ дээр бас гоё нөгөө энэ модон хийслүүдийн тухай гоё мэдээллүүдийн бас текстээр оруулчихъя. Тэгээд уцаар мэдээлэл авчлах юм байна. Өөрснөө биеэр одоо энэ тав хүн нөгөө Hermes төг илүү. Hermes центр гэдэг үлээ. Барилгын материалын одоо 10 дугаар хорооллоос урагшаага багцаал руу иргэдэн штэ. Яг тэр 10 дугаар хорооллын нөгөө дөрвөн замын уулз руу урагшаараа эргээд Hermes центр тэрний яг баруун талд энэчүүлээ Meta центр гэдэг. Meta центрийн хоёр давхарт одоо энэ сайхан офис нь байдаг юм байна. Тэгээ тав хүн шоурум мэдээлэл аваарай. Энэ гоё байшингийн загварууд байдаг юм байна. Каталогууд байна. Тий, одоо энэ байшин барих гоё энэ материалын дээжүүд байна. Энэ мод нь ямар гоё юм бэ? Өөгөө гоё юм мод үйт юм байна. Янз бүрийн дулаалгын материал, дээвэр за тэгэл бүхэл юм байна дөө. Тэгээ та бүхэн энэ брошюрууд нь танилцуулгууд нь бас байна. Тэгээ ирээд мэдээлэл аваарай. Тэг ямарсан би энэ мөрөглөх байшингийн Browns-Lud компани одоо энэ чанартай материалаар мэргэжлийн хүмүүсээр би байшингаа хийлхийг бол би ерөөхдөө шийдчихлээ. Тэгээ та хүнсэн шийдээрээ тэгээ насан туршдаа бас сэтгэл хангалуун гоё тийм тансаг тийм гоё модон донд гоё гэр бүлэрээ тий халуун дотн сайхан амьдрмаар байна. Найс нөхдөс нь сайхан авчираад нэг их чөлөөтэй орилж чална шин. Тий сайхан их чөлөөгөө зүү идэх ёстой байхгүй бас хамаагүй тэгж замбраагууд ч болохгүй гоё донжийн тааруулаад гоё байгаарэ. Тэгээ гоё гэр бүлтэйгээ сайхан амьдрмаар байна. Найс нөхдөдтэйгээ хамт олонтойгоо тэгэл бүгдээрээ л гоё амьдрий тий. Тэгээс л уриалмаар байна. Тэгээ та хоёртай бас хэсэг хооронд ингээд цаг гаргаад гоё мэдээлэл хүргэсэн явдал хоёр дүүдээ баярлаа. За ирээдүйн бас бодибилдингийн гоё тамирчид болоорой. Тэр ч хэцүү л дээ. За баярлалаа. За тийм биш үү? За тийм. Байшин цагаалаарай. Тэ. Байшингаа бариулаарай. Гоё ирэх шүү. Гоё байна шүү. Одоо өөр. Бас